Зэргийн чанар 2 дугаар хэсгийн хичээлд тавтаа марилна. Эхлээд өмнө нь үзсэн чанаруудаа эргэн нэг санацгаая. Тухайлбал 2-ын 10 зэргийг үржих нь 2-ын 5 зэрэг гэж байна. Бид ижил суртай зэргүүдийг хооронд нь үржих тохиолдолд зэргийн илтгэгчүүдийг нэмдэг. Иймд энэ нь 2-ын 15 зэрэг болно. 2-ын 10 зэргийг 2-ын 5 зэрэгт хувааж байвал зэргийн илтгэгчүүдийн ялгуурыг олдог гэж үзсэн. Тэгэхээр 2-ын 10 зэргээс хасах нь 5 буюу 2-ын 5 зэрэг болж байна. Өмнөх хичээлийн төгсгөлд ахин нэг шинэ чанартай танилцсан. Тэгж хурдан танилцуулах ёсгүй байсан баг. 2-ын 10 зэргийг дахиад 5 зэрэг төвчүүлвэл яах вэ? Энэ нь ямар утгатай болохыг тунгаацгаая. Үүнийг 5 зэрэгт дэвшүүлж байна гэхээр 2-ын 10 зэргийг үржих нь 2-ын 10 зэрэг, үржих нь 2-ын 10 зэрэг, үржих нь 2-ын 10 зэрэг гэсэн үг тийм үү? Би зүгээр л 2-ын 10 зэргийг өөрийг нь өөрөөр нь 5 удаа үржүүлээд биччихлээ. Энэ бол түүний 5 зэрэг гэсэн үг шүү дээ. Энд ижил суртай зэргүүдийг үржүүлж байгаа болохоор илтгэгчүүдийн нийлбэрийг олно. 10 дээр нэмэх нь 10, нэмэх нь 10, нэмэх нь 10, нэмэх нь 10 гэхээр хэд гарч байна? Инхээр 2-ын 50 зэрэг гарч байна. Энд бид яг юу хийчихсэн бэ? Үнэн дээр бид энд 10-ыг 5-аар үржүүлээд 50 гаргасан гэсэн үг шүү дээ. За ингээд 3 дахь чанар маань зэргийг дахиад зэрэг дэвшүүлвэл зэргийн илтгэгчүүдийг хооронд нь үржих гэдгийг эндээс харж болж байна. Өөр нэг жишээ авъя. 3-ын 7 зэргийн хасах 9 зэрэг байвал бид энэ чанараа ашиглавал 7-ог хасах 9-оор үржүүлээд энд 3-ын хасах 63 зэрэг гарна. Үүнээс харахад сөрөг илтгэгчтэй зэрэг байсан ч амархан байгаа зү. Одоо харин зэргийн сүүлийн нэг чанарыг заая. Хэрэв 2 ба 9-ийн үржүүрийг 100 зэрэг дэвшүүл гэвэл яах вэ? Энэ бол 2-ын 100 зэргийг 9-ийн 100 зэргээр үржүүлсэнтэй тэнцүү. Яагаад ийм болж байгааг харцгаая. Арай бага бичиглэл хийх жишээ авнаа. 4-ийг үржих нь 5-ын 3 зэрэг гэсэн балга авч үзье. Энэ нь 4-ийг үржих нь 5-ыг үржих нь 4-ийг үржих нь 5, үүнийг ахаад үржих нь 4-ийг үржих нь 5 гэсэн үг. 4-ийг үржих нь 4, үржих нь 4, үржих нь 5-ыг үржих нь 5, үржих нь 5 гэж бичиж болно. Энд 4-ийг үржих нь 4, үржих нь 4, үржих нь 4 нь 4-ийн 3 зэрэгтэй тэнцүү бөгөөд мөн 5-ыг үржих нь 5, үржих нь 5 гэдэг нь 5-ын 3 зэрэг болно. Эндээс нөгөө чанар маань үнэн гэдгийг төсөөлж болохоор байгааз зэргийн чанарыг анх сурж байхдаа би чанаруудаа байнга мартдаг байсан боловч энэ арга эсвэл өөр аргуудаар үргэлж өөрөө баталж давтдаг байлаа. Батлна гэдэг нь уг чанар яагаад биелж байгааг буюу энэ нь үнэн болохыг тайлбарлан харуулж буй хэрэг юм. Үзсэн бүх чанараа эхнээс нь давтаад үзье. 2-ын 7 зэргийг үржих нь 2-ын 3 зэрэг гэж байвал би зэргийн илтгэгчүүдийг нэмээд 2-ын 10 зэрэг болно. 2-ын 7 зэргийг хуваах нь 2-ын 3 зэрэг гэж байвал би зэргийн илтгэгчүүдийн ялгуурыг олоод 2-ын 4 зэрэг гэж гаргана. Хэрэв 2-ын 7 зэргийг куб зэрэг төвшүүлвэл би зэргийн илтгэгчүүдийг үржүүлээд 2-ын 21 зэрэг гарна. Хэрэв 2 ба 7-гийн үржүүрийг 3 зэрэг төвшүүлж байвал энэ нь 2-ын 3 зэргийг 7-гийн 3 зэргээр үржүүлсэнтэй тэнцүү байна. За ингээд үдсэн бүх чанарыг ашиглан бодогдох нийлмэл бодлого бодъё. Нийлмэл бодлого гэхээр жишээлбэл түрүүчийн хичээлийн төгсгөлд авч үзсэн бодлого байна. Одоо 3-ын квадрат ба 9-ийн 8 зэргийн үржүүрийг сөрөг 2 зэрэг төвшүүлье. Яаж бодох вэ? Энд зэргийн суурь нь өөр байгаа боловч 9 нь 3-ын зэргээр илэрхийлэгдэнэ үстэй. 9 бол 3-ын квадраттай тэнцүү. Тэгэхээр 9-ийг ингээд бичигдэхээ. Энэ нь тэнцүү 3-ын квадратыг үржих нь 9 нь 3-ын квадраттай тэнцүү болохоор ингээд 3-ын квадратын 8 зэрэг гэж бичнэ. Тэгээд энэ үржүүрийг сөрөг 2 зэрэг төвшүүлэх гэж байгаа. Сая би 9-ийн оронд 3-ын квадрат гэж биччихлээ. 3-ыг үржих нь 3 нь 9 гарна үстэй. Энэ хэсгийг бид зэргийн зэрэг төвшүүлдэг чанараа ашиглан хэлбэрчилж болохоор харагдаж байна тийм үү? 3-ын квадратыг 3-ын квадратын 8 зэрэг
буюу 3-16 зэргээр үржүүлнэ. Тэгээд энэ үржүүрийн сөрөг 2 зэргийг олно. Харин энд бол хэдүүлээ эхний дүрмээ ашиглаж болно. Би зэргийн илтгэгчүүдийг үржүүлээд 2-ын зэргийн илтгэгчүүдийг нэмэхээр 3-18 зэрэг болно. 2 дээр 16-ыг нэмж байгаа шүү дээ. Тэгээд үүнийгээ сөрөг 2 зэрэг дэвшүүлсгээ дахиад илтгэгчүүдийг үржүүлдэг чанараа ашиглаж болохоор байгааз ингээд 3-18 зэргийг үржих нь хасах 2 зэрэг болох буюу 3-ын хасах 36 зэрэг болж байна. Бодлогыг эхлээд харахад бага зэрэг хэцүү харагдаж байгаа ч үүнийг бодоход тийм ч олон чанар хэрэгэлсэнгүй. Хамгийн эхлээд хэлбэрчилж болохоор хэсгийг нь олж харах хэрэгтэй. Тэгээд түүнийгээ хэлбэрчлэн чанаруудаа ашиглаад хамгийн хялбар хэлбэрт шилжилтэл нь үргэлжлүүлэн хэлбэрчилж бодно. Эхний түвшний бодлого тийм ч хэцүү байхгүй. Дараагийн түвшний бодлогуудад бол зэргийн чанаруудыг маш олон удаа ашигладаг. Одоо та нар ерөнхийдөө иймэрхүү бодлогоодыг бодож чадна хаа. Зэргийн чанаруудаа мартчих гээд байдаг болохоор сайн тогтоороо гэж хэлэх гээл би өөрөө бие дагаад баталгааг нь дахин хийгээд байх нь мартахгүй байх нэг арга зам болно шүү. Чанаруудаа зөвхөн чэйшлэл орхивол хэсэг хугацаанд ашиглахгүй байж байгаад хизээ нэгэн өдөр хэрэглэх гэтэл та нар санахгүй байх магадлал өндөр бөгөөд буцаагаад чанаруудаа яаж сэргээхээ мэдэхгүй. Гэхдээ энэ бүхэн та нараас шалтгаална. Энэ бүх чанар яагаад биелж байгаа учир шалтгааныг ойлгоод хэрхэн ашиглах туршлагатай болсон байх гэж найдаж байна. Зэргийн чанаруудыг ашиглах анхан шатны бодлогууд та нарын хувьд асуудалгүй байна хаа. Амжилт хүсье.